За би морин урч амар баяраа. Манай морин жолго 92 хонд байгуулагдсан цагаас хойш бид нар тухайн үед хөгжим хэмжээний сургуулийн оюутнууд байсан. Тэр цагаас хойш одоо үндсэн анх байгуулагчдын нэг нь байна. Морин уртай анх нөхөрсөн маань магадгүй хөв заяа аз байсан ч байж магадгүй. За оюутан байхад морин жолгыг анх байгуулъя гэсэн санаа манай бочлон багш, жаван багш заримдаа жоод хэрэгтэй тухайн үеийн том ромтэлчд ярилцаж шийдсэн байлээ. Тухайн үед хөгжим хэмжээний сургуулийн курсын оюутнууд буюу 1 2 3 4 дугаар курс 8 дугаар ангиас нааз өргөдсөн баг. Оюутнууд дээр тулгуурлаж байгуулсан байлээ. Тэрэнд бол сонгогдож орсондоо маш баяртай байдаг. Тухайн үед өдөө зэрэгтэй юм чуулга болох талаар төсөөлөл мэдээж байгаагүй. Оюутан жоохон ч хөвгт байсан. Тэгэхээр ямар ч гэсэн хийх ёстой бүүнээр цагтаа цуглах ёстой юм хийх ёстой гэсэн юугаар л сэтгэлээр явж ирсэн. Тэгээд анх 93 оны 4/16-нд манай морин жолго анхны тоглолт болж исэн. Тоглолт болсны дараа ч гэсэн тэгэж өдөөгийн шиг ийм чуулга болох, ийм хэмжээний чуулга болох талаас одоо бодоход нэг төсөөл байгаагүй юм шиг санаж. Яг л хүүхд сэтгэлгээр нэрх ёстой, суух ёстой, давлах ёстой гэсэн. Тэр цагаас хойш одоо уран бүтээлийн хувьд, хөгжимчдийн чадал чансааны хувьд, хөгжмийн уур хийцийн хувьд бол маш олон тал дээр бол мэдээж өсч дэлсэн. Тэгээд өдөө зэрэгтэй одоо өдөө хүртэл ажиллаж байгаа даа. Баяртай байдаг да. Морин тухай тийм нарийн ойлголттой биш хүмүүс байж магадгүй. Тийм учраас жоохон тайлбарлаж бодож байна. Манай монголчууд өвдөөдсөн бидэнд үлдээсэн гайхамшигт өвүүдийн дотроос морин хурал онцгойлон авч үзүүштэй тийм зүйл байдаг. Энэ бол дэлхийд дээр номд хөгжмийн өөрөөр хэлбэл Европын сонгодог орцсон хөгжим, хийл, violonчел эднэрийн өөрөөр хэлбэл номоор тоглодог хөгжмийн эцэг нь гэж бас судлаачид үздэг. Тийм тал байдаг. За энэ бол мэдээж ном энэ хоёр жагцын хуулийн адууны сүлээр хийдэг нь дэлхийд дээр одоо моринаас өөр хөгжим байхгүй. Тийм онцлогтой. Энийгээр бол өргөн цар хүрээтэй одоо ая гэхөө тийм дуулалтыг гаргаж болно. За мэдээж Монгол хүмүүсийн бүтээсэн уртын дуу, ардын дуу, татлага бие биелгээ ардынхаа юм зохицохоос гадна хөгжмийн маань хөгжлийн явцад бол гадаадын сонгодог бүтээл за дэлхийн олон улсын тэр алдартай аясуудыг тоглох бол бас сүүлийн үед нэлээд бидний чуулганы хувьд хүч үзэж байгаа. Боломж бол харьцангуй нэгдэж байгаа гэсэн үг. Мэдээж дөрвөн уцтай хийл хөгжмөнтэй харьцуулах юм бол төдөлтэй зүйл бол байдаг. Гэхдээ бид нар аль болохоор тэднийг нэг одоо болох зүйлүүдийн сонгоо авч үзэгчтэй өрхийг зорддог доо. Морин чуулганы тухай хэлэх юм бол бид нар уран бүтээлүүдэд бас ангилсан байдаг. За цагаан сарын өмнө торгоныхээ дан ардын талаа барих жишээ тий. За одоо тун удахгүй өргөж байгаа Билен лов гэдэг тоглолт маань дэлхийн алдартай кинонуудын хөгжим байдаг байж байгаа. За тэр бол тэр олон дэлхийн сонсогчдын хүрээлд таашаал нийцсэн тийм зохиолуудыг сонгож авдаг. За тэрэнд морин уртай хөрвүүлнэ. Ганцхан морин урт тоглох биш биднэрт Европын одоо оркестроос бол флейт хөгжим байна. Violonчел хөгжим байна. Цохиурын мөрөн бүрэлдэхүүнүүд байна. Тэгээд Монгол хөгжмүүдээс морин хуур мэдээж, ёочин, ятга, эвэр мөрөө, за их хуур байна, төгөлдөр хуур байна. Тийм учраас яг цэвэр Монгол үндэсний хөгжим биш, холимог маягийн хамтрал да. Тийм учраас бас дугуултын хувьд чөлөөтэй болж өгдөг. Европын тоглосон ч болно, Латин Америкт юм тоглосон ч болно. Тийм учраас каноны хөгжимдээ бол нэмэлтээр симфони оркестрийн үлээвэр хөгжимчдийг оруулснаар дууралт маань улам их улам өргөн дууралтай болно гэж үзэж байгаа. За энэ бол Билен лов тоглолтын зориулагдсан бүрэлдэхүүн. Мэдээж ардынхаа сайхан тоглолт уламжлалт юмудаа орхидуулахгүй хийдэг. Торгоны тоглолтод маань гаднаас урилгаар ардын сайхан дуурчд тийм сайхан Монгол бүтээлүүдэд хөрөх тал дээр бас ажилладаг та. Монгол улсын морин хуурын чуулга 25 жилийн Билен лов 2017 Монголын болон дэлхийн каноны хөгжмийн шилмэл бүтээлүүд эгшиглэх үдэш. Тоглолт 2017 оны 3 дугаар сарын 7-8-нд 19 цагаас Corporate Convention Center-т. Тоглолтод урлагийн гавьяа зүтгэлтэн Чимбат, өдөрдаач Төвшин сайхан, Никито хамтлагийн ахлагч Бат Чулуун, дуучин Тэнүүн Зэрэг уран бүтээлчид оролцсноо. Тасалбарыг Тэгзэг хэмээн 1900-1800 Улсын филармонийн билетийн касса. Билен лов 2017
2017